би аймагт барилгад 2 жил ажилласан. Ингээд 5 жил энэс хэн дээрсэн бус зүйлээ товтой нутгатал байгаа юм. 91 оноос тасралтах одоо энд байна. 91 он битгаар айл болж гэрлээд одоо тэр цагаас нааш энд амьдарч байгаа. За тэгэхээр энэ цамп гаруй хайрхны маань энэ ноён оргил цас дуул байгаа тийм ээ. Өндөр чиг нь далайн түвшнээс 4208 м өргөгдсөн. Энэ бол тэр энд 1988 онд одоо голомт нь хаа байгааг би сайн мэдэхгүй газар хөдлөлт болсон. Тэгээд тэр газар хөдлөлтийн чичиргээ дөргөнөөс үүсч эндээс том мөс унсан гэсэн та тэрний талаар биднэрт дэлгэрэнгүй сайхан ярьж өгөөч. За би 88 он зэрэгээс ирчихсэн байлаа. Тэгээд одоо яг 7 сарын бөхс 8 сарын хавцаал юм байгаа юм тэр 8 сарын талдуун тавьчих юм уу та. Нэг өдөр одоо бид нэр гэртээ тэг манай ах сарлаг хариулдаг байсан завуудна сэв машинтыг тэр чинь нэгдлийн үеийн завууд гэдэг чинь одоо баг 5-600 хөр саадаг том юу байлаа шүү дээ 100-ийн машин зааж гисэн сэвгэн машинт. Тэгээ орой хөр саах гэгээл оройн хөрөхтэй өгчээсэн юм туул ууж гисэн байсан. Гинт одоо тавир дээр энэ одоо ингээд тавир дээр тавьчихсан байгаа аяг шаазан шаачгнаад хижигнээд эхэлдэг байхгүй юу болж байгаа юм болов тоогоотоо хойроо тавьчихсан төмпөтөөс юм ингээд сэлжэл асхраад. Тэгээд одоо би чи залуухан байсан юм мэдрэх. Гүйгэл гараад ирсэн зэлтэй тугал монголчин зүгээр хөвлөрөлдөө зээлээ сухтаа гацаа суглаад зарим нь бичгнэл тэгж. Тэгж ятлын пим хангаал дугуурал бичгэнсэн. Тэгээд юу болсон юм болов бид нар чинь тухайн үед яг тэгэл нөгөө тэр чинь нэг тухайн үед одоо хэдэн минутын болоод өдөртөө өнгөрчөөс тийм их болоод өнгөрдөг байхгүй. Тэгэл мордол наашаа таварсан цас манараад ханах хөтөл явуулсан байхгүй. Тэгээд шоп тавраад энэ дэр энэ ороод гаал ирсэн энд үчин зүгээр аим шиг юм бүтээ тийм ман байсан. Тэгээ хэрэгдүүлээд бид нар шиг залуучууд юмна өнгөрөөрөө залуунаас байлаа. Наанаас нь таварч очоод өчсөн юм уу одоо энэ одоо манаас энэ айл арын угрын цааталтар нэг юм бас нүүр байж байгаа ширхс орон байд. Тин дээр бол одоо тэр аим шиг том их бойрон кемэс гарч ирээ тогтчихсон. Тэр кевэсаа гараад наашаа гарч. Энэ хэвд дотор чи уул нь одоо 2-3 хотын айл зусдаг. Гоё тийм ширхтэй гоё газар байсан шүү дээ. Тэгээд нөгөө ширэг мэрэг байхгүй нэ. Тэр сая тэр цаас агарсгын танд биелүүлжээ л шүү дээ. Тэнэ наатлын бор толгой дээр нэг тийм жомбон бор толгой байсан. Тэр толгой молгой байхгүй. Бүгдийн тэгшлээд хоёртын тэр нүүрнээ сайхан ногоо намаг ирсэн тал дундаас юу ч байхгүй. Тэгээд энд чи одоо тэр үуч одоо энэ алтан зөгсмийн уранхаа Баялаг аймгийн алтан зөгсмийн уранхаачууд яг манай энэ орчинд бууж уранхаан заавууд гэж хөр саадаг байсан. Тунгорч ирж. Тэр уранхаачуудын одоо бүх одоо тэр чинь өшнөл айл байгаа ш. Тэдний 75-6 хатуу. Мөн манай Эрдэнэрний адууч ойлзаа гэдэг хүнээ 20 хэдэн хатуу. Манай ахын сарлаг байсан нэрээс 10 хэдэн сарлаг. 17-8 сарлаг баха. Тэгээд тэднэр чи үзэх юм байхгүй. Шүү тэгшэрч гисэн. За ганц Ашир гэдэг юм байсан одоо хөгшингөө алтан зэгс өөрөөхөө хөгшин. Тэр үнэ жороо хөрөн морол яг ингээд толгоогоор ингээд адан зүйгчсэн ил аргцсан тэр. За тэгээд энэ доош одоо энэ алтан зэгслийн ухсын хөгшаар гэдэг голоор гатлаа тэр эрэгт гэдэг байна шүү дээ. Тэр наатлаад хөгшарын тэр гол машин дэхүүд гардгаас одоо шөр гарамгүй болж байгаа. Тэн дээр тэр сар 2 хоногийн дараа тэнд сарлаг байна гэдээ очиж толгоогоо тийм сарлагын мах гаргаа ицсэн. Тэр одоо манай ахын сарлаг нэгдлийн сарлаг хариулдгаас энд л суу хөр шахацсан байсан. Тэгээд нөгөө сарлаг одрол гарахад сүүлчийн 10 гэдэг өхрийн нам сохол өхөр өгсөн гэдгийг бид нар яаж мэдсэн тэнд нэг өхөр гараал тэгэл чи нөгөө дээх үе тамгалдаг байсан. Тамгаарандаа за мэн байна гэж одоо мэдэрчээс. Тийм юм болчихлоо. Яг саяхан бид нар энэ харуулад исэн ам биш үү? Хавцал нэр нь юу гэдэг юм? Энд чи хөгшаар гэдэг гол баг. Хөгшарын гол. Хөгшарын хавцал гэдэг. Хөгшаар. Хөгшаар. Хөгшаар гэдэг. Хөгшарын хавцал юм бэ тий? Хавцал. Тэгэхээр би түрүү эднэртээс ярьж ирсэн яг хамгийн одоо ертөнцийн зүгжээр баруун талын тэр нэг юунаас мөсөн тасарч орж ирсэн юм байна тий. Тэр нэг том одоо тэр тоогоо шиг юмс гарч. Тоогоо шиг юм чи хунх гэдгийг. Тийгээс гарч ирсэн. Хунх гэдэг маань нөгөө эртний мөс эн чи битүү мөсөөр хуучгдсан байсан. Тэгэл энэ мөс чи нөгөө яг таны хэлдгэр л буухта тэр энийг чи уулыг ингээ хонхолж аваа тэр уулын чулуул гэж ингээд жижиг бутлаад ингээд буудсан. Тэрний үлгэр жишээ бол одоо өөрөө яг харсан байж тээ. Тэгээ тэн дээр чи толгойг бүр байхгүй болгоцсон. Тэгшлээд хайсан. Одоо тэр наашаана тэр гоё намгууд байхгүй болоод тэр чи одоо баг за нэг 11
юу нэг 2 жил байлаа. 2 3 юм өшин гүүр болж тогтоод. Тэнгөр чи бид нар энэ ч ус их орхотор аюултай шүү дээ. Сарлагын бүх мөх өвдөх. Яг голын цаана хоньоо гаргаж хариулчихад ус орсон үед тэр гүүрээр хоньоо гаргаж ирдэг байл. Тэгээд одоо нөгөө гүүр чин сая одоо 2000 он дахиад тэр гүүр унсан да. Хайлал тий. Одоо хайлал уршаад алгаас. 3 тийм байлаа шүү дээ. Тэр өнхөрж ирсэн том мөс тасарч ирсэн мөс вэ шүү дээ тий. Онхын оролоос тасар. Тэрний хэмжээг одоо ямар хөө хэмжээтэй зөөрлөвөл гэрээс тэр том одоо бараг одоо юу гэх юм дээр ч одоо бараг ингээд танаа гэрээс одоо манай гэрээс том байлгүй. Нэг юуна ёнгсууд байдаг шүү дээ. За тийм. Колонки бензин хийдэг. Тий. Бараг 2 3 ёнгс нийлүүлсэн шиг тийм амар том юм гарт энэ гараад ирчихсэн. Хүмүүс мэснээс нь очоод чулуумуулгаар ингээд хагцахад гэртээ авчираа цай шинж уугаад одоо самбуур айрхны одоо мэснээс ууж яана гэдэг. Тэр үеийн хүмүүс бас одоо хөгжил тийм байсан юм уу, сонирхол тийм байсан юм тэгжээд шүү дээ. Тэр үе чи ингэдэг байсан шүү дээ. Тэр 8 сарын бөхсөр дүү байсан юм байна. Нөө завууд энэ хонтой айлууд эндээс эртнүүгээ явуудаг. 8 сарын одоо 25 гээд завуудыг чинь тэр жил одоо 10 сарын 10 хүртэл энд өхөр саалгаад энэ завууд сэв машиндаа энд байж байсан. Тэгээд бид нар чинь тэр машин дээр утцуу өхөр сааж агаад айлууд нэг уцаачаал тэнээс хагалж өхөр мөхөр харж явах таах зохиал амдаа хийчихэд тийм байлаа шүү дээ. За тэгээд тэр газар хөдлөлт нь одоо юунаас бол тасарсан гэж энэ нутгийн улсууд ярьж байв. Тэр үе яриад байгаа. Одоо газар хөдлөлтөөс болж л таагарсан байх л гэж ярьж байсан шүү дээ. Тэр газар хөдлөлтийн юу нь одоо энэ дээр л мэдгдсэн байх л та тийм ээ. Хичэрхийл нь одоо энэ иргэнэгтэй гэрт байгаа харин ингээд сууж явахтал зүгээр гэрт сууж бас биднээс мэдрээч яриа сууж тэгтэл гинт юм шааж гинэлсэн байх. Юу болж байгаа юм бол гарсан чинь тавир дээр байсан темпэнтэй сүүний сүү ингээд саваасаа сэлэлцэл асхрал уруул гэж хэлсэн байхгүй. Тэгээд яаж яд юм бол гүгэл гарсан чинь зэлтэй тугал гацаа суглаад бичгнэл чинь өсрийн болж ирсэн шүү. За таныг баг байхад энэ хайрхны мөс ер нь ямар хөө байсан юм алаг цог байсан уу? Энэ одоо энэ мэсаар одоо энэ манай одоо энэ харагч шүү дээ. Чууд нь хараар. Энэ чи ерөөсөө намайг хүүхд багт харагддаг байсан тийм битүү цагаан. Битүү цагаан мөстэйсэн тийм. Тэгээ ер нь хэдэн оны багцаагаар хэдэн оноос эхлээд ингэж нэг хайлж эхэлсэн. Энэ 90-ад оны бөхсөөс хойш ер нь ингээд товтой хайлж эхэлсэн шүү дээ. Сүүлийн 2 жил бүр эрчимтэй хайлж ирсэн ч одоо зүгээр үжигдгээ байсан хамрууд нь хараар хамрууд ил гараад ирж шүү дээ. Одоо Оросын геологчд бидний хөөгтэй байх тэрэл ингээд явдаг. Тэгтэл тэр Оросын геологч тэгжээд байсан шүү дээ. Самбар уулнаас баг 350 м-ийн зузаан тэрлэгж байсан. Сүүлдхэн энэ дээр бас нисдэг хэрэгтэй энэ Баялагын аймагт нэг нисдэгтэргийн анги байгуулагч юм аа Сэргийн. Тэр ангиас явж байгааг бас нэг бахан нисдэгтэй хүмүүс манайхын дээр нуур ногоо нүргэд мөн дээр байт энэ нуурандаа зусчаалаа. Бахан хүмүүс ирээд манай энэ авгар дээр нисдэгтэрийг уучихсан бид нар очиж сонирхоод ингэс. Одоо бараг 80 м болж ийм болтлоо хайсан байна гэж ярьж байсан. Тэр оны үе юу? Тэр ч юм уу саяхан шүү дээ. Хэд он билээ манайх 2000 он 2000 хэд он явчих. Хүн гаралгүй том байсан шүү дээ. Ээлж чинь нэг даралтар бол унжээд юу шүү дээ. Тэр хавцаад л ирж байсан шүү дээ. Тэгэхэд нэг ирсэн шүү дээ. За яг тэр оны үед тэр 2000 оноо дундуур л юм баг. Зузаан бол 80 орчим сантиметр болсон байна л гэж метр болжээ гэж тэр хүмүүс хэлж байсан шүү дээ. Тэгээ ер нь нүдэн дээр бол хайлаад байгаа нь мэдэгдээд байгаа үстэй. Илт мэдгчээс одоо ямар ч хүн одоо тэр үеийн самбаруудын зураг одоо аппарат гэдгээд малчт байсан биш авсан хүмүүс байдаг л баг. Тэрийг хараад одоо харах юм бол зүгээр чи мэй юм уу гэж харахаар л болсон байх. Тас тайх юм байна. За энэ талын нөгөө судалгаа хийжсэн бас бүтээлүүдээс би өөр мэрэгжлийн хүний хувьд нэлээд уншижсэн л яг энийг судлааг үүсгэсэн. Тэн дээр дурдахтаа бол ерөнхийдөө бол мөс маш эрчимтэй хайлж байгаа тийм ээ. Ер нь уур амьс энэ бол юутай холбоотой гэвэл мэдээж дэлхийн нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой болж байгаа л да. Тэрнээс хүний яг энэ орчиндөө бол хүний буруутай үйл ажиллагаа чинь уур амьсгалын өөрчлөлтөнд одоо маш их нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр бол сүүлийн 2-3 жилийн хугацаанд бол нэлээд эрчимтэй хайлж. Одоо энэ ингээд хайлаад эхлэхээр энэ улмурууд байна л да. За баруун талаас нь харж илээ, хойд талаас нь чарлаа ингээд нөгөө дандаа ус урсж исэн нөгөө
чулуу шавармаар зөөжсэн зөөгдлийн ингээд улам мөрүүд бол тод харагдаж байна. Тэр хайлал эхлэхээр л устаа болоод ийм. Энэ салаанууд ч одоо усгүй хөөрөө байж байгаа байхгүй юу? Тэгээд нар гараад шайлал эхлэнгүүт зүгээр салаа болгоо усгүйгээд ангичаад эхэлдэг. Салаа болгоно өстэй болсон байдаг тийм. Өстэй болсон. За. Өөр ерөнхийдөө энэ гамшигын эрсдэл яг танай энэ орчинд одоо байгалийн гамшигын ямар эрсдэл одоо гарах тохиолдох боломжтой байдгийг. За энэ мэдээж энэ газар хөдлөлтийн аюул бол бас байж л байгаа. Газар хөдлөлтийн аюул бол бороо их орох юм бол үйр тавтах магадлал өндөр. Одоо намайг энэ манай өөрийнхөө гэнцгүйч ийм их хөөгт мөгт байхаас ч манай чи айгүй хөөгтөн хөгшин хүн бол өстэй дэлтгэн байдаг байлаа шүү дээ. Одоо чи зүгээр 2 дандаа тэр дэхтэл таварч штэ. Тим дул орсон байна штэ. Юу н тим настай хүмүүс тим нэмгэн дээлтэй явах мохт аюултай гүйтэн байдаг байсан штэ. Чи өдрөдөн бороо ордог. Ер нь тэрий чинь ганцхан ууланд ч Монгол орны хэмжээгээр нөгөө төвс орн бид нар ч гэсэн одоо их л жоохон багт их л хүүтэн байдаг гэсэн. Одоо бол 90 дулаахан. Тийм. Тэгэхээр өвлийн улирал миний бодлоор бол өвлийн улирал жаахан богинохон болчоо тийм ээ жадуулаараа. Гэхдээ энэ сүүлийн 2 жилийн сүүлийн 2 жилийн үйл бол манай энд бол 91 хүйт. Онцгой хүйт. Гэхдээ кепж байгаа өхрийн хөл гэлж шүү дээ. Тэгтээ ч тийм зэргийн хүйт юм шүү дээ. Аюултай хүйт. Энэ жил ер нь цас альзраг унж байна. Энэ жил ер нь түрүү одоо гарч ирэн дараа энд сая хэднээр орлоо бас нэг цас орлоо 7 сарын одоо баярын урт дээр байгаа. Тий. 6 сарын хэднээ авчаа нэг цас орлоо. Тэр цас аюултай орлоо шүү дээ. Айлын гэрмээр унлаа шүү дээ. Тийм зэргийн аюултай цас орлоо. Зууд бол өнгөрсөн жил зууд. Өнгөрсөн жил яг хав тэнэ уржил зуттай. Өнгөрсөн жил зүгээр газрын гарцсан муу учраас ууланд нөгөө айлууд өвлж нөхцөл жоохон муу ер нь ууланд байсан мал жоохон тиймэрхүү орсон. Ховдуулахын сав газраар ороод өвлжсэн бодмал адуу Монгол бол таргаа орсон. За тэгэхээр шар цас ихтэй жил бол шар усны үеэр орж ирнэ гэдэг бас. Өө ирэлдэг баг. Одоо тэр энтлээ тэр одоо эндээс харах те тэнд нэг бэл харагч тэр чинь манай гаага онд гэдэг. За тэр нарийн амрагад урттай хамартай. Цас ихтэй жил ч одоо би энд ерөнхийдөө сарлагтаа бас энэ 3 сард чи ширмал 3 сард ирэх юмс байхгүй шүү дээ. Дандаа бодмал сарлаг адуутай ирээд байжаалаа. Тэгчил зүгээр тэр салаануудаас ч үер орох төр хүн чи би ер нь тийм үзээгүй байсан. Нэг жил энэ манай энэ доор байсан тийм боллоо. Зүгээр ингээд баахан бор сарлаг ирж байгаа юм шиг ус зүгээр ингээд авуулзаар салаа болгоноор орж ирээ. Том чулуу. Тэр чинь намаг ихтэй чулуу байхгүй манай тийм. Зүгээр л ингээд авуулзаад байгаа юм шиг бор. Ойрын жил бол тийм шар усны үеэр болсон уу? Манай энэ доор шана аваржаанд нэг жил одоо нэг шар усны үеэр болсон. Энэ манай дүү тэр ч одоо хэд онд л байгаа юм их боосод уралдан болж байсан сар шинийн хавар. Тэгсэн үер ороод эднэ гэрээр ороод бүр тэгжэлээ шүү дээ. Хаварчин дээр хөрөө удаг дээр. Шар усны үеч аюултай шүү. Тэгээд бид нар морны уралдаан дээр сандаа уцтал гэрлөө шар ус орлоо орлоо гал бичгнээ зөөгөл амарчсэн тэгэл. Чи мор унжсэн юу яах вэ? За. Тийм хавцаад л баг. За өөр хор бороо ихтэй үед одоо юу бас орж ирнэ үстэй үеэр бол. 90 дэвгүй шүү дээ манай энэ чинь бол зөвхөн манай хэв дотор ч одоо намайг тэр би 85 зэрэгтэй 86 зэрэгтэй үсэ. Зэрэгтэй ухчих энэ хэв чи одоо бүр ингээд одоо манайхны хүүхдүүд ингээд ийм хөлөндөө шагаатай энэ усыг амжиж шүү дээ. Энэ чи үеэр ороод ирэх дээр сардгийн бух мортой хүн гатлах эмээлэн онхоргоогоо сардгийн бухтай гүрд аваад тэгжээс тэгээ тэр аагт тэр одоо уучин цагч аагт хэлсэн шүү. Аагт тэр доохон байсан аагтын гэрэл ус орох гээд бороо зүгээр юу хүчээгүй манай ахын одоо энэ тэр вастад гэдгийг үзүр дээр завууднаа сарлагтаа манайх сарлага хэлдэг байлаа. Гэрэл ус орч инээс том гэртэй. Хаягийн шүүч гисэн орондоор юм аваач гэсэн ус төр гуцмц ширдэг мөрзөнийг усанд хэвжээд шүү гэр дотор. За өшөө ямар хамгийн сүүлд 93 онд бас энэ дээр манайх муу энд тусчаалаа 93 онд энд ус ороод бүр нэг настай хөгш Монголын тугал гатлах гэж яваад тэр усан дунаад хөвөөд бүр нэлээ газар хөвөөд их шахаад харин
нэг баг залуу таараа тэр залуу мортоо орж бариад нөгөө хөгшин чи ганц хүн хүч хүрдэг. Хоёр мортой хүн гурав болж ажиг мортой хүчээр чирч гарна. Дээд хувцсан ороод хүндрээд аагддаг. Тэр уус чи хүчтэй орчихсон тэгээд тэгж гарч ирсэн. Одоо хүүхдийн шагаанд байгаа ус бол одоо үер болохтой тийм болж байгаа шүү. За тэг өшөө нэг байгалийн гамшигын эрсдлээс одоо хамгийн их юутаа юу вэ? Ямар аюул вэ? Гамшиг үлдэх. Аянг буух. Аянг буулгүй ах. Одоо 95 ондын доор нэг аянг буулаа. Мөн манай нэг дүүгээр л гэхэд бид нар найрны ажил бэлтжижсэн. Манай хажуутлын голын нөгөө талд манайх нааталт байсан айл. Би яг тэр айлаас мордол ус гатлахад тас хийсэн эргээл харахад яг 5 Монгол автагаал унжсэн. Тэгээд сүүлдхэн хэд онд үлээ? Энэ Нарийн амрын өнгөд 7 адуундаар богоо 7 адуу газар дээр өглөө. Юу буу шүү. Одоо муу энэ голын цаана чи одоо тэр тэгээд ондоос нэг наадан болох гал би дүйт гойлмор хөсөлж явсан чи тааш хийгээл тэнгэр дуурал бороо ороод тэгжээс. Тэгэхэд үр ингээл хажуутлаар ингээл халуун юмор ингээл хөөхлөл өнгөрөх шиг мэдэгдэл. Миний яг энэ шанаагаар ингээл тэгэхэд хамт яваа хүн дээрээсээ мэдрээгүй гэсэн. Тийм хон тийм зөрүүс мэдэгдэх хэрнаа чи аюулт. За өшөө салхи. За энэ би зүгээр өөрийнхөө ажигснаар бол би ингэж ажиг боддتي. Салхи бол манай энд өвөл хаврт болдог. Нэг энэ байгаль бол бас нэг за нэг 7-аас нэг 10 жилийн давтамжтай нэг бол байнга цас орд юм байна. За би өөрийнхөө нутагт байгаагаа ажиглахад. За тэгээд нэг 7 бас нэг 10 жилийн ба давтамжтайгаар товтлон салхи болж байна манай энд. Манай энд л тэгж мэдрэх гэж байгаа. 96 оноос нэг 2006 он гартал ирнэ аюултай салхи болсон. Йоо одоо энэ гэрий чи одоо дөрүүлжил дараад голоор нь дараад чихтэг аваад одоо тэгцэн багт гэр авч явуучих гээд байдаг. Аюултай байлаа шүү дээ. Сүүлийн үед бол тийм салхи болох өөрөд өвөлд нь цааш их ордог байсан. Одоо ингээд бас нэг тиймэрхүү байгалийн бас нэг тийм юм байт юм шиг байгаа юм да. Монгол орны хэмжээнд бол зонхлох салхины чиглэл бол өвөлд хавртаа бол баруунаас байдаг шүү дээ. Баруунаас байдаг. Уул орон нутгаас их. Орон нутгийнх нь онцлог уул зөөн тогтцоос хамаарат нөгөө янз бүрийн орон нутгийн салхи ихтэй байдаг. Тэгэхээр танаа дууц суманд гэж яах чинь маш их салхи орж ирдэг. Уул нь бол ингээд уулаар хаагдсан баймар юм те. Тэр чинь маш их салхи орж ирнэ. Нөөдөг ингээд нөгөө хуйларсан орон нутгийн салхинууд байдаг. Тэгээд энэ алтан сүрлэг уус байгаа хүмүүс яг салхин болсон чинь уулынхаа нэмэр нөөдөх тэгээд нэг агуу тогтсон шиг юм. Энэ салхи чинь тэгээд урагшаа бол говь аймаглагын явахтар хамаг амтныг сониогоод одоо нийлгээд өвчтд юм шүү дээ. Бид нэр бас яг ингээд хад чулуу нэмэр бартай ихтэй учраас бас ч яагаад авахгүй. Доошлогтой харган бүтээгтэй. Одоо энэ тэр 88 оноос хойш янз бүрийн дөргөлт мэдэгдвүү газар. 90 хэд онд манай голд нэг овдголд орсон байхны газар гэдсэн бас. Гадар хөдөлсөн гэж би мэдрээгүй. Би тэр үед нэг ороо морг хайгаад байх гэж би жинжсэн. Манай гэрийн хүмүүс нэг манай хажууд нэг настаа савган байдаг гэсэн бүр газар хөдлөөд суугаад нөгөө мөгшин чимэр сандраад хоёр гараараа цагилдагнаас бариад гэсэн гэж. Тийм байх уу 90 хэд оноос сүхөө манай сүхөө хэдэн сургуульд ирсэн. 2002 онд хамгийн сүүлд тэр юм байна. Манай хүүхд гараа уулаад гэртээ байж ирсэн. Яг тэр намар нэг тийм газар хөдлөлт болсон. Ямар ч мэдээлэлсэн. Яг энэ боломт нь одоо тэнд энд хөдөлжээ гэсэн юм сонссон уу? Товтгол манайх ч нэг намартай бүгд товтголд ордог байхгүй юу? Энэ ууланд одоо юу болж байгааг бид нар мэдэрэг. Бүх айл голд байсан. Голд байсан хүн болгол мэдчихсэн. Нөгөө сартагтай нөгөө хагарлыг морины юу гэдэг хагарлыг сартагтай суугчаад уул нь газар хөдлөлийн улмаас үүсгээд танаа дээр нодлон судалгаа хийгдээд байгаа юм шиг байсан. Тийм. Тэрний тэрний салыг би сайн мэдэхгүй. Хүн төрөөгүй мэднийг судалж хэлээд юм. Хут хэлээд юм гэж. Хүн мэддэг юм аа мэдхээс мэдхгүй юм их мэдж ярих тийм. Ерөнхийдөө асууж боллоо. Тий. Санагдаж байгаа юм өөр байна уу? Манай энд бас одоо би зүгээр өөрийнхөө ажигснаар намайг хүүхд байх чинь энд ийм хэрэг ус гардаг байлаа. Тэгээд энэ эрвэхэ одоо биш тийм байглаад тэр чинь зүгээр ингээд мортой хөө явуулдаг. Ирж мөргөлдөөд. Тийм байсан. Тэр хэдэн оны үед? Тэр ч одоо намайг жоохон хүүхд байхад. Гөр одоо 70-аад оны үед шүү дээ. Тий. Тэгсэн чинь одоо сүүлийн үед
өвсч гарахаа уурлаа эр хаач хаа нэг харагддаг болж эхэлж шít. Тэгэхээр л энэ бидний нүдэн дээр бол энэ байгаль орчин маань тийм хэмжээтэй л өөрчлөгдөж байна л да тийм Тэгж. ургамал нь тачирсан эрэг болоод Тий. Энэ бас би зүгээр боддээ өөрийнхөө бодлыг хэлэхэд энэс төр засгийн бас нэг буруу бодлого. Заавал ч 1000 малтай хүн шагнал өгнө гэж. Хүм одоо орчин үеийн хүмүүс чинь нэр төрийн хөнөөс хөөцөлт юм шүү дээ. Бүгд 1000 малтай босох гэж баахан мал өсгөхөд. Ухаан энэ чи манай багч намайг би одоо 94 2000 орнд багийн дарах гэжсэн. Тэгэхэд манай баг 15000 малтай байсан. Одоо 60000 долгоо малтай болсон. одоо 2 дугаар баг уу? 65000. Тий, тэгж өсөж шүү дээ. Тэгтэр чи одоо вечерийн даач хэтрээд байгаль мөхөх. Байгальч ерөөсөө хүний хүчнжүүлээс болж мөхөж байгаа шүү дээ. Тий. Хүн байгаль дээлтэй байх юм байгаль дээлгэрхэн гарцаал байхгүй. Би зөв дотор тэгж бод. Ер нь дотор хаасайгуу нөгөө малын тоо одоо бидний одоо жишээлбэл ингээд энд тэдэн одоо танай энэ орчмоор тий зурслангийн хэмжээнд тэдэн мал бичих хэвээр 100000 толгой мал бичих юм даацтай гэж өнөөдөр 65000 толгой малтай болчихно гэдэг чинь тэгэл бэлчээрийн даац бол Кэтрэл явж байгаа. Бүр хүчин одоо талхагдлаа ороод тэгээд нөгөө мал эдэмжтэй ургамлын тоон багасж байна. Энэ бол Монгол орны хэмжээнд тэр аяараа болж байгаа үйл явц. Сүүлийн үед чинь ухаан яг малын чанар гэвсэн багасаад дандаа гашуун тиймэрхүү ургамал одоо ихсэж эхэлж штий. Зөвөр ажиглаад явахдаа залуухан байхдаа ажигладагчгүй байсан юм уу? Тэгээд ер нь гардаг байсан. Би ч одоо 5 настай ихлэд миний аав нэгдлийн ончин байла 5 настай ихтэл би 1000 оны хариулаад энэ ууланд битээ өдрөө явал ирдэг байсан. Сэр цагаас нааш одоо мал дагж байна одоо бас байдаг ч. 5 настайгаас хонь хариулжсэн гэж шүү. 1000 хонь. Морноосоо бууж морч чаддгүй. Тэгээд хүн бараад хүн харагдвал таварч очныг буулгаж шээж авдаг уусахтаа тэгэл мортойгоо морон дээрээс ажуу талын шээчгээл явуулдаг байлаа ш. Тэгж хонь хариулж ялаа ш. Тэр одоо бол аль болохоор төр засгаас ч гэсэн юм л бодлого байр. Аль болохоор чанарлаг. Тий. Малтай байх гэл нэг фермерийн таварлаг малтай хүмүүс тий. Гэлэгсэн. Тэгээд танах одоо энэ одоо засмал замч ойртож энэ энэ борлуулалт ямар гэдэг мал аж ахуйн бүтээгдэхүүнээ яаж борлуулах? Малын анш үүлнэг сөрхөө өнтөрхөө байжгаад сүүлийн хэдэн 4-5 жил бүр малын анш чимэр шалдан унлаа шүү дээ. Тэр өнөө жил арай нэг жоохон гайхав. Ноос дөрөнч малнч харин одоо ганц хайж байгаа одоо онны сайхан ноос хийж авдаг хүн алга эксийн авдаг хүн алга зүгээр аймгийн захмахтаа шин зүгээр шитчихсэн харин нохоо идэл батхан байгаа л байж талуу нууж ирдэг бас чи арай шиг Монгол малын мах арс хийж өндөө төр байгуулагдаад байгаа үү. Тэгээд одоо ноос чин нүдэн гих тухайн ноосны өслө 7000 төгрөг боллоо гэж өсгч хөөргөдөд эсхэнийхээ үнийг бүр 50-60 дүү хүргээд тэгсэн өнөө жил болсон чинь ноос нь 2000 400 төгрөг боллоо гэлээ. 400 төгрөг авчиж тэгж буулгаад эсхэнийн буухгүй ингээд ард түмний амьдралыг хисэж байгаа байхгүй. Тэгээ хоньны ноос 400 төгрөг болчихно гэж. 400 төгрөгөөр авлаа шүү бүр. Тэгэл энэ орчны тэгээд одоо танаа энэ хавьд хичнээн айл өрх зос тийм. Манай баг нэг зөөрөө дайлтай тэр бүх айлууд ер нь ингээд энэ голуудаар талаалгадсан тэгээ мөн өшөө багаас айл ирний хойно ногоо муутаж илүүлийн алтан зөгч баялга алтан зөгч баян нуур тулбын айлууд гарч ирнэ нас энэ ч. Тэгээд хэллэл зусдээ. За өөр ярих юу вэ? Сонирхолж ярих. Одоо өөр би одоо ямар хөгшин хүн биш. Нэг чи удлаа хэрэг хийж байгаа. Энэ татвар мэдээлэл харин бид нарт өөр яг бид нар бас дам сонсоод яваад байгаа. Би бол нэг тийм юм Оросын нэг судлаач бичсэн юмыг уншижсэн дээхэн үед. 1988 онд энд одоо цаст ууланд газар хөдлөлтөөс болж том хэмжээний мөс доошо тэр чигээр нурж тэнд нь адуу мал дарагдчихсэн гэж сонссон. Тэгээд энэ судлаад ингэж яасан чинь авдрын чинээ мөсл унсан гэж ярьсан чинь юу авдрын чинээ хэрэг одоо ийм мөсөнд яаж би дотор бодож ийм мөсөнд яаж тэр олон мал дарагдах вэ одоо ингээд хуйлаад аваад чи аим шиг болсон шүү дээ. Одоо яг энэ чинь одоо тэр одоогоос олон зуун сая жилийн өмнө болж исэн тэр дөрөвдөгч галуу ихэд тэр мөс хайлаад
Монгол орны бүрхжсэн мөс хайлаад тэгэл тэр том хэмжээний одоо 3 тэр үед ч одоо 350-аас биш айгүй баг 1000 метрийн зузаантай байсан юм. Тэгэл хайлаад урсгахтаа энэ уулын чулуулаг тэр цул юм чинь ингээд ухаж аваад нэг газар наваалал ингэж исэн. Тэрэн нийлдэг одоо баг жижиг хувилбар энд ажиглагдсан байна шүү дээ, тийм ээ? Тийм бэ, тийм. Ер нь тийм. Жижиг толгой молгой хаттай тэр энэ төр чинь бүгд байхгүй ингээд дарагдаад байна гэдэг чинь. Тэгэхээр байгалийн бол яг чаргагүй 1988 он газар хөдлөлт болсон юм байна. Болсон. Яг газар дээр нь газар дээр нь үзэж харсан хүнтэй одоо яг ярилцлага авлаа. Тэгээд танд их баярлалаа. За. Ишин сангаас асуух юм байна уу? Одоо болохоор юм. Би одоо асууч эхлээд. За бичээд эхэллээ. Бичиж байгаа юу? За та өөрийгөө танилцуулна уу? Би энэ Ховд аймгийн Эрдэнэс минь Амарзан багийн малчин Цэрэн Жимдэгдэх юм байна. За энэ бид нар түрүү танд өөртөө судалгааныхаа талаар дэлгэрэнгүй ярьсан. Одоо гол ярианд оръё. Бидний сонирхож байгаа зүйл бол 1988 он энэ Цамб гарвын ноён оргил цаас дуулна. Ууланднаас газар хөдлөлтийн улмаас одоо том хэмжээний мөс өнгөрж орж ирсэн гэсэн мэдээлэл байсан. Тэгээд энэ талаар танаас тодруулах гэсэн юм аа. За. Энэ талаар надад нэг дэлгэрэнгүй ярьж өгнө үү? Ямар үйл явдал болсон та? Би одоо 1988 онд цэргээс салгаж ирээд ахындаа манай ах өхөртэй энд заводны өхөртэй нөхөр аюулдаг ахындаа өхөр аюулаа байжалаа. Тэгс одоо өдөр орооно өхрийн саам арайд болоогүй байсан. Юм гэрт суугаа цай уужсэн чи аяг шаазан шажигнаад юм дуурсан. Тэгээд 50 дээр байсан одоо иргэнэг гэдэг юм хаалх. Манайхан 50 гэдгийг одоо тэгээд тэн дээр байсан аяг шаазан шажигнаад Тэмпэнтэй сүйцэлжэл асгараад гэсэн. Тэгэл юу болж байгаа болоогоо гүгэл гараад ирсэн. Битүүм ман болцсон байсан. Зэлтэй тугал зээлээ авч сахилал. Тийм болоо тэгэл ямар тугал моглоо үйж аваад намцсын дараа ороохон би ч одоо бид нар баг залуучууд 2-3 хүн таварч ирээд энэ дэр сонирхгүй одоо энийг нууч нуур ажгаа ширгсэн ормондор одоо ямар ч байсан бензиний онгоцыг 3-ыг нийлүүлсэн дайны том мэс. Хоо дэлхийн бэмбэрсгч яг тийм өөрхийг хэлбэртэй. Тийм том мэс гараад ирсэн. Цул мэс. Бид нэр чи ороодаас ингээд мэс аваад авчих бөөр тэр орон үзэхгүй тийм юм дэр мэс байлаа шүү. Одоо тэр мэс бөөрийнхээ гэж танах чинь хэдэн ханта гэр вэ? 6 ханта гэр. 6 ханта танаа гэрээс ямар хөө байсан? Манай гэрээс том байлгүй амар том юм байсан тэр чинь. Манай гэрийг амарсаа хоёрыг нийлүүлсэн дайны байсан. Тэг ингээд яг ингээд ухаан энийг ороолоос нь дахиад нэг гэр ингэч юм шиг л тийм эс байсан. Тийм том байсан. Хэмжээний цул мөс гараад ирсэн байсан. Тасарч унсан байна тийм. За тэгээд ямар хөө хохирол учирсан тэр хавьд ер нь яг тэр мөсний замд айл амтан байсан уу? Та тэрийг нэг ахад. Тэр энэ Коксарын хэв гэдэг энэ дотор чи уулын гой ширхтээ зүлэгтээ 2-3 хотоо айл зусдаг тийм гой газар байсан. Тэгээд тэр зүүр одоо ямар азар айл зусдаг байсан юм. Тэгээд тэр дээр нэг жижигхэн бор толгойтой дээр тэндээ гараад бид нар мал харддаг их ойрхон тийм юм бор гой бор толгой байсан. Тиймээс уусны дараа нэг бор толгойч алгуулсан энэ уулын хоёр талын гой намагч байхгүй болсон тэр чигээрээ хайр хөрөн болоод тэгээд энэ дотор одоо энэ алтан зэгцэн урангасын завуудын Гүмээ айлуудын адуу 3 азар гадуу 75 тоотой адуу гэж бас гэлжсэн тэр үед тэр адуу цаасан дарагч өгсөн манай энэ Эрдэнэрний адууч элжи гэж хөгшин байгаас 2 дахь хонгойг адууч элжи гэж хөгшин байгаа тэр хөгшнөө бас 17-8 адуу зарагдсан манай ах Сэдэн бал гэж хүн байсан тэр хүнээ бас 17-8 сарлаг зарагч өгчөөсөн тэгээд одоо тэний улмөр мал өгсөн гэдгийг улмөр тэр одоо энэ уулын нэлээд дэхэнд тэр ачир гэдэг хөвшиж ороо хөрмөр толгоогоор зүйгдээд ил харагдсан тэр. Ишээ үлдэх юм байхгүй. Тэгээд доошлоод одоо энэ Коксарын хэвэр 7 хоногийн дараа юм сарагч нь өхөр байна гэхээр очиод үтсэн манай ахын нэг сардаг байсан. Там гарын тайсан толгой байхгүй. Толгойн тасцгод алгуулсан. Тийм л. Одоо тэр нөгөө нэг 75 адуу гэж штэ. Тий. Тэр энтри юу ч байхгүй. Юу ч байхгүй. Ерөөсөө тэр доороо зарагдал харагдах юм байх. Өнгөрж ирэхдээ шавар шороо чулуу тэр хамаал дараал өнгөрсөн шүү. Тэгээд тийнээс чи 2-3 том өсөн гүүр маягийн тогтож үлдлээ шүү дээ. Тэгээд нэг 10 гэд энэ 20 жил болоод унах шиг боллаа.
би аутсан төлөвч 78 онд. 78 онд яваад хэмжиж бодсоошоо ирээд залисан дахиад явах гэдэг. Төрөө мастай бид нэр баялгаа шарнуур гэж одоо наашаа тэгвэл тоо. Тиндэрээс бийн муудаа тэгээд гэлцээд аавнаас бараад. Тэгээд хамт uuсан үетэйгээ бид өөрийнхөө модыг аутсоошоо ирээд. Тэгээд одоо тэр үеийн хүүхдийн амьдрах чадварыг эцгээхэн тийм жаахан суулгажсэн. Одоо 2 настай хүүхдүүд 20 настай хүүхд 2 хазар гадууд нүүд дуугаад ирэхдээ одоо хэлж тийм болж байна. Бадаг хүн харгаж өгөхгүй тул бүхэд ажиг хийн. Би ч одоо зэрэгээс ядагч ирсэн. Аймгийн байдлаар Ярины надаараа явсан бодогч тогтоо. Габитэн зэгт арматар чин хийж үзлээ. Явж илжсэн нөгөө гэдэг юм тараад. Төвчл гэдэг юм тараад. Та одоо тэгээд 10 жилдээсээ ингээд мал жихэлсэн те. Одоо 10 жилээсээ гэвэл 2 дугаар ангиасаа те. Хойно хайрал. 5 настай хонч байдаг. Та одоо ингээд үргэлж ингээд юу хойно хайрал. Юу. Оо хонья чанар асууж өгөх юм уу та. Би одоо хоёр хамдэрлэг. Би тэгээ хонь хариулж байгаа одоо мэдээж ерөнхийдөө сургууль сурсан. 8 дугаар анги би онц төгссөн. 10 дугаар ангид орсон. 10 дугаар ангид ороод конкурсанд ордог болоод улаан шугам татдаг байлаа. 207 анги төгсөөд би 67-д орсон. Тэгээ конкурсанд ордог хайчгээ би зэрэгтэй. Тэрээс тэр үуч одоо засгийн их малтай ээж ганцаараа. Тэгээ тэр чинь нөгөө малаа хүчгээхгүй засагч малаа өгөхтөр нам засгийн бодол байсан үстэй чи аж хийсэн үг одоо юм хэцүү байлаа шүү дээ. Хэцүүдэн сайхан зайсан. Тэгээд ерөөсөө зэрэг аалг гэдгийг хааж ирээд ээжтэй тусуу. Тэгээд би малч юм байна. Тэрээс би одоо яваад яваас орсон одоо нэг багийн эмч болчиход нэг бодвол эмчгээд ингэгээр айлгасаа. Аа такси мэдээ. Яг тийм байдаг шүү дээ. Тэгээд одоо тэр доктор профессор Сэрэндог гэдэг байна да. За тийм. Одоо амгах юм. За тийм. Тэр чи метроныг анги. Тэгээд Сэрэндог намуудаа гайхгүй чи яаж гамарч юм чи. Уяа тэг хүний үетэй юм байсан. Та одоо танах хонтой л үү? Манайх одоо ч одоо ардаа аж ахуйтай нэгдэл биш. Хэдэн хонтой, хэдэн адуутай, ямаатай үстэй. Та тэднэрийн тоог хэлж өгч болох уу гинэ? Хэдэн хонтой. Манай 320 30 ширхтэй. Хэцүү жий ба. Тэгээд аваад би 330-аас өлөлдөг ч. Өлдөн би айл тавьдаг баг. Чи хэмийн юм дэнс хэтэрчдэг юм уу тэр их харуулж өгдөг. Тэгээд бас би өөрөө нэг хэдэн нэг яриад адуутай тэгээ ах トゥ нэрийн Олчоо атаар үуч би нэг 200 адуу бол. Чинээс одоо ингэж өссөн юм уу зарим зүгээр одоо. Фойны надтана. Одоо энэ манай вагон дээр хийж байгаа залуу манай нахчин залуу. Тинэ атуу гэдэг одоо ингэж бүтэн. Тэгээд тэр өвдөө атуу ажиг гэж. Нөгөө бүх гол гэлдэл нам бол. Голыг өглөө болгон цаалн нэшиг. Тэгээд тэр чи хариу альтж унахгүйд өглөө болгон хоёр талд нь харуу тавина шороо. Таныг одоо яг нөгөө арчлал гараад те 90-ад онд яг юу хийж ирсэн бэ гэж байна. Одоо яг Балчунгаа за арчил гараад одоо 90-ад онд би яг аймаг тэр барилганд ажиллаж байгаад арчил юу үүмдэн тараад гарч ирээд чирсэн. Арчил үед би аав юм хийж ирсэн. Маш багийн нөгөө яг юу яг ширгэлжлээ. Мишшигээ катте сэнкэкэшн гэдэг. Хоёр жил агент хийжээд агент татсан. Тэгээд цохон нарив. Агент яриач. Тэр одоо би ч аймагт явах төвчл гэдэг юм тараад. Тэгээд тэр төвд байсан гэ төвчл гэдэг юм юу ч ногддог гэнэ. Ээжт нь огцсон уу? Ээжт нэг одоо тэр ээж нь хөвчлөөгөл теори малсаад болоод тэгсэн байлгын бит хоёр одоо яаж босох. 20 онтой 6 ямаа ээж одоо бид 3-ын хөрөнгө. 3 мөр нэггүй нэг өгөх. Тэгээд авгаа бид 3 тэгээд амдэр та сая агент хийж эхэлсэн гэж байна шүү дээ. Тэр ховдын яг төв хэсэг дөө. Баг агенттай байдаг шүү дээ. Агенттай эмчтэй. Угасакар агент. Малын эмчтэй яг бүх баг дээр. Тэгээд тоожива юу хуваарлсан гэсэн байсан. Нөгөө нэг математикээс нэгдэл тарангуут нөгөө хариулж исэн хойно нэг дээр угаа мишшигийн хөвчлөж оногдохгүй юу? Накнатаа гэсэрдээ зүгээр өгч байгаа. Та ажиллажсэн хүмүүстэй. Намайг шинээр аймаг хийж. Сафура нэгтэй явах гэж байна.
この家族はお父さんと 아들은 다른 호로 この方と結婚してお母さんもいらっしゃったらしいですでこの3人は1하겠습니다 하루헌 여러 한 하루 20頭 너가 양만 되신 거요? 예, 징그러. 20頭の羊と 재밌게 그때 왜 6頭の山から始めた当時はまあそれ 만에 当時は 문에 아우 나와갔다 약 막고 大変な時期だった 아직도 좋은 것도 그 아직도 것도 뭐 일등 구조도 뭐 속승 구조도 새 염소로 새서 하루는 밑에서 그러고 아따위 왔고 헌야로 자꾸 새한데 자꾸 그럼 다음 얘기겠지 동영상 매력이 고 하는 해를 내 just 요또 거기가 속도시고 또 금양 같은 거 있지 羊を買うっていうことは 아 이렇게 좀 ね 거기 상훈이 아니야 그거 簡単な仕事ではないよ誰もやるってやってやられないよってでお父さんに言われてその энэ こと言う ах бидのは гэдэг юу本 ханах 当に юм Тэгс нөгөө айлгын хүмүүс юу яв Энэ 3 гэр шүү дээ. あれだって 아 гэр нь байгаа юм байна どんな тэгээд 仕 тэгээд 事 хоногтой も нөгөө нэг やるときは тэд хоол захиалыг заав биш нөх охин гаш 仕事にならない юу хоол хийж чадахгүй гэж тэгээд жоохон тэгээ жоохон хүн байсан тэгээд бид энэ хоол идчихээд энд өөрөө Харин чи өвөгийн дав чанга гэдгийгсэн. тэгээд бид тэгэд 生活 хоол өөр хийгээд их газар зүүн үү гэсэн ёстой мэдхгүй юу тэгээд бид ямар санда очоо ялтаа одоо ингэж хоол гэдэг юу тэгээд бас 16 тэгвэл бид энэ шинэ юм хоосон音やまったよタナ 야마타 やばいって오센 부터 되시고 통통다 야마 얘기は150 이거 우클 했대 우클 그건 아름다워 우시와 хоол 이거 팀에고 있대 팀에고 있대 인천 그거가 돈다 대마가 작죠 아 팀에와 우ጫ다 таваа шүү мал гэсэн бидний дөрөв нь малдаг юм 今はもう4つ家畜のやつを飼ってる10頭のラクダがあったけどヒゼザルセンだ 한 번씩 치료도 잘하고 그런지 그렇지 3年前に最後のラクダを Тэгэхээр энийг орчуулдаг энэ эдний аав нь нэгдэлтэй бүр 25 мянган орчуулсан өсгөж өгсөн байж тээ тэр ч одоо маш その2万5,000頭になったことをちゃんと伝えて аймгийн алдар お父さん 금에 아우 멋진 금에 아우 멋진 비치네 제가 아니 팀마다 팀 저도 잘하는 거 팀 없다 이거 이게 비 아우 하고 팀 비 아우 요거 믿고 좋아 ямар болоод юу яасан юм аа. 많아 뒀다 아 어디 бас고 дахад хийш бид зүгээр одоо нөгөө хиний досны очиод ирсэн тий хиний Баяа ах танаа багийн нэр гэж байна уу? Намарцан. Намарцан да. Намарлан Намарцан Намарцан Хоёрдугаар баг. 컴퓨터도 орсон ирсэн зам хүмүүс намарчин гэж яриад танд нам энэ аюу яриагаар болохоор үсэг гэж яриад Компьютерд орсон нэг 진 гэж өгсөн 진 гэж өгсөн намар таахгүй намарчин гэдгээр энэ бараануудаа хаанаас авдیں۔ оо энэ дгөө манай нэг аймагт байдаг аймагаас бичээд энэ Аймагт тэнцэн байдیں۔ манай хоёр тусан аймагт байна гэрсэн Хоёр дахь хүү ээжсэн үү? За манай дэвэн залуу нэг охинтой аймгийн төв дээр аймгийн төв дээр за манай том залуу Улаанбаатар 5 хүүхэдтэйгийн 4 хүү нэг охин. Улаанбаатар мэд гэдэг 子供が5人いて、4人の息子。 тэр бөөний тиймで、1人の男の子がホート県の中心部に住んで、 хаан で、その子が送ってくれた。 Гарант мэд чинь MCS. Улаанбаатар мэд чинь хаа. Япон Монгол интернет то. 이거 мэдиш интернет ч Америк. Монголынх нь Улаанбаатар мэд Солонгос. Юу сонгодог гэж байна. Улаанбаатар мэд юм уу? Улаанбаатар мэд гэж байт юм уу? Улаанбаатар сонгогдоод ч Солонгос. Улаанбаатар мэд гэж байгаа. Япон Монгол. Тийм. Саяхан байгаад гэсэн нь Япон. Одоо тэгтээ нэгдэг байгаа гэдэг. Одоо байнга ажилдаг юм. тэр чин тэр хон Монголд одоо Багшийн дээдийн тэр юугаар Улаанбаатар мэд гэдэг. Багшийн дээд сургууль уртхан тал байдаг. би одоо холбоотой газар сайн мэдэх юм биш. Тэгээд тэрг байхдаа одоо золив нэмдэг байсан одоо Улаанбаатар тийм мэдчих.
그지 나는. 네, 호카이. 호카이. 聞いたかなこれで。 맘마트르메 гэдэг их гоё юм тэгээд нийтмийн хотоор 조건에 난가. сайн чичийн зэвлэгэн хүмүүсийн дэвгүүд тэнд очиорлаа. Тэгээд тэнд явахтар очлаа. Тэгээд нэгт очиж одоо нэг залуу заны гүжүүлнэгээд эмдэгдэр аваад. 다 히도нд 길сэн мөлий. 91 он. Надад Гурван зэрэг судлаад дуслаа. Ахыг судлаад дуслаа. Энэ чинэрийн шарын сайхан. 하나 хамгийн том хөгжсөн хэдтэй. Одоо 47. 뭐 надтай Арай өрнөлөө өрөөгөө. 24. 93 оных. Би чи 92 оных шүү дээ. Тийм үү. Тийм. хүсин бэ. Нэг ах юм бэ. 92年生まれだよって言ったら一番長男は93年生まれ。Одоо ямар ажил хийж байна аймагт? Аймаг төш яга Улаанбаатар медийн бөөрний. Оо за. Тэнтлэг. 長男をお医者さんだって。 Бөөрнө та тийм ажил. аймгийн төвд байна. Хоёр залуу аймгийн төвд байна. 多分Энэ залуу と шоргогийн эмч манай энэ それのөчтөр амралт аваад өчтөр амралт анхны өдрөө Манай аавын нут хийж шүү дээ. この後ろのやつ Тий, би манай ээж хонгоо аав шургийн. Би тэгээ өөрөө аймгийн төрөөд. Тий, манай аав ч болохоор пүр очиргээд аймгийн төд үүдээ. Одоо шургогийн ам шарууд гэж ярьдаг. буяа ахын хнэмгүй ээж Ээж тий, одоо энэ хонгоогийн буюу л тий. Энэ хүү Болоо манай имээ. шураг Манай багийн нагц имээ. бимбэгийн Тий. 3番目の Энэ хөгшний. も Би сайн танихгүй л арай ер нь юу ахгүй юу танаа зэгээл яваад байхгүй. би багч манай нагц гэж тий аахгүй. танаа нагцаа буюу Дамбаа хүүхдүүдтэй ажиллах юм байгаа. Би сая дамбаа хүүхдүүдтэй яа. одоо дөрөв ихчнээ Яг тийм нэг байгаа. 今хамгийн багаのの Хөөе хэр заа. 一番末っ子は Яг нөөгийн ямар ингээд би саяна соо шараа соо. Тэр моомын нөө хамгийн баг сайтай яваад бүгд нэг дамбан том хүүхдээ Харин тэнийтэй бүр амар их байгаа. Тийм юм одоо байна. хаан сурч байна. Дамбаач манай өнөөдөр зав итэн босч чамаа Энэ жил нэгдүгээр курс. хаан сурах уу? Ховд гисэр гол. Оо да. хотоо өнөөгийн Ховдоо даяа. гисэр гараад Дамбаа хүүхдтэй нэн ажиллах юм байсан. Танаа багцаа 10 жил лөө. Одоо 11 дор. Одоо жижигчнээсээ. би тэгээд ийшээ Одоо шургын эмчээр хэдэн жил ажиллаж Сүүлийн 3 сар хонгоод л гардаг байсан юм. жил ажиллаж байна. жил 1 年目1年 энэ датагаа тэгээд амттай шүүгээ танаа дээд чинь хоёр дахь чинь Аймгийн төвд. бас л ангаас 番目は本当に Тэр чигээрээ бүр Бас ангаас өөрөө өөрөө явах юм гуруулаа дээдлээ гурвч гуруулаа 8 дараа төгсдөө 86 хүүхдээ одоо шүлэг сурчээс бол би дөрөвдүгээр байранд орсон. Яг нөгөө шугал надад хөөе хийх байхгүй. Тэр би хаваалтаа ангаас явнаад ордог байхгүй. Тэр үуч нөгөө аав насаар ээж нэг тийм бас тэрээсээ би ч 10 хоногоор 20 хоног хүчтэй тассан. Одоо ингээд нью хокс мал хийн хадтай тэгээд чи 525 цаг хүчтэй тассан байна. 8 заалтаа. таад гэрлээгүй байна уу? Саяны нэг нурдаг юу гэдэг байгаа стах. Тэг чи би манай ээж яг энэ хавар ирцэн байсан гэсэн. Одоо янжуу гэдэг байсан. товчсон Тэднээд хүргэхэнд ирцэн байсан гэсэн. Би 3 сартаа үлгийтэй байсан. Тэгэхэд манай ээж ярьжсэн байхгүй надад. Манай ах 2 настай. танаа гуруулаа айлтсан гэсэн юм ингээд том соод ирсэн. Тэгээд цаашаа буужсэн юм. Өчигдөр яригууд хотод яг амаа 50 чиг яригууд би сансан баггүй. яг имшүүлсэн. нэрийг инхээ бүр март. Өөрөө 子供の頃は彼はお医者さんになりたいと思ってたらしくて全然できなかったんだけど息子たち3人ともすごい